За төмрийн катионыг мөн натрийн сульфид хүр тусдрагчийн уусамлаар бас таних боломжтой. За төмөр нэмэх 3 буюу төмрийн хлоридын уусамлаас хуруу шилэндээ тасалж авъя. За дээрэс нь натрийн сульфидын уусамлаас туслаар нэмж өгье. За төмрийн сульфидын тундас үүсэх ёстой. Энэ тундас нь хар өнгөтэй тундас. За урвалжийг нэмэх явцад хар өнгийн тундас үүсэж байгаа нь ажиглагдаж байна. За уралд орсон болон бүтээгдэхүүн бодисуудын өнгө төлөв байдлыг тэмдэглэж урвалын тэгшдэглийг гүйцэтгэж чинь. За хар өнгийн тундас үүсэж байгааг ажиглаж болохоор байна.